Монголын хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, гишүүн хуульчдын олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, олон улсын хөдөлмөрийн хим хэмжээг хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын хөдөлмөрийн байгууллагатай 2017 оноос хамтран ажиллаж ирсэн. Өнгөрсөн оны 8 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд олон улсын хөдөлмөрийн хим хэмжээ сэдэв 5 өдрийн вакуум сургалтыг гишүүн хуульч сургагч багш нарт явуулж байсан бол 2018 оны 6 дугаар сарын 27-оос 28-ны өдрүүдэд тус сургалтыг 2 дахь удаага Европын холбоо олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтээр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын зорилго нь оролцогчдын олон улсын хөдөлмөрийн эрх зүйн их сурвалжийг үндэсний түвшинд ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн хим хэмжээний талаар гүнзгий мэдлэг олгох бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, сургагч багш, нотариуч нар оролцсон юм. Түүнчлэн орон нутгийн хуульчдыг хамруулж буугаараа энэ жилийн сургалт онцлогтой. Сургалтыг явуулахаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бангкок дахь товчооны зохистой хөдөлмөрийг дэмжих багийн олон улсын хөдөлмөрийн хим хэмжээ хөдөлмөрийн хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алан Пелс олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бангкок дахь товчооны зохистой хөдөлмөрийг дэмжих багийн хөдөлмөрийн хүрээний суур зарчим эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Барати Флагнер хүрэлцэн ирсэн юм. Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монголын хуульчдын холбооны хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн Баасанжав, олон улсын хөдөлмөрийн байгууллагын үндэсний зохицуулагч Болормаа нар оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Сургалтанд оролцогчдод гэрчлэлээ гардуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаанд Европын холбооны Монгол улс дахь төлөөлөгчийн газрын хэргийг төр хамаарагч Марко Ферри, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Хунан нар хүрэлцэн ирсэн юм.